За, сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд залхуу пиццан 7000 сабтай болжээ. Залхуурсан гэхэд бас муугүй шүү те. За тэгээ намайг дэмждэг та бүхэндээ зөндөө их баярлалаа. Та нар минь л намайг залхуурлаас татаж чадаж байгаа шүү. За. Тэгээд яхаа мэдэн те. Өшөө олуулаа болцгоё. Арай та сав даралгүй үзээд байгаа юм шээ. Сабаа дарна штэ те. За ил би харж зар дарчих. Мөн донешн явуулж дэмжиж болно шүү. За. Бас гоё интро хийх гээд нэг л өрөөсө болж өгөхгүй байгаа нь тусалцаа байвал авнаа л гэсэн байгаа. За, олон юм онголдохгүй бичлэгэндээ орцгоё. За, манай хэд Коноход буцаж ирлээ. Какаши маань шууд лимлэг твтэх ба өмнөх тулаанд хит их шарингана ашигласнаас болж би нь муудсан байжээ. Яж яхад гай түүнийг ингээд үүрээд ирсэн байвал яах? Одоо хэвтгээс биш тий. За тэгэл Сакура Орочимарог тагнаж буй тагнуулчтай тэнчиг үүрэн дээр Сасори уулзах ёстой талаар цунадад хэлэх бөгөөд Какашигийн баг хүн дутуу байгаа болохоор гэж санаа зовдгоо. Харин Наруто маань нууцаар тэдний яриаг сонсож байсан ба би багтаа шинэ хүн аваад энэ даалгавар заавал явнаа гэж яваад өг. Тэгэл ангийн найзуудаасаа нэг нэгээр нь асууж гарлаа. Бүгд л өөр өөрийн шалтгаан хэлээл татгалзах боловч Шикамаро болон Чоужитой уулзаж асууж байх үед гинтгэн тэднэлүү дайрлаа шүү. Хэн бэ гэж харсан огт үзэгдэж харагдаагүй хэрнээ Конохагийн тухны хамгаалтын нэгэн байх ба Наруто хэр юм бэ гэж зүгээр шалгасан дажгүй юм аа дараа нь дахиж уулзнаа гэд алга болчихноо. Харин Цунадад туслах энэ даалгаварт Нарутог явуулах нь аюултай Акацукид майгээл өгчхөөс ялгаагүй гэд мөн Ахмад зөвлөхүүд жирж түүний адил анхааруулга өгөх боловч тэгэл Цунадад тэдний яриагаас эрс эсэргүүцэн Нарутод хэр их итгэдгээ тэдэнд хэлнэ. Гэвч ахмадууд яг чинээхээр тэгээд явуулъя харин бид нар сонгосон нинжатагаа цуг явах болцол тавинаа гэд өрөөнд өөр нэгэн зөвлөх буюу Данзо орж ирнэ. Данзо бол Конохагийн Амбо доторх нууц албыг удирддаг нэг юм. Тэгээд Анбо нь Конохагийн тусгай хүчний бүлэг мөн тагнуулууд байдаг. Тэгээд тэд Конохаг хамгаалах тусгай нууц ажиллагаа явуулах үүрэгтэй шиноби нар юм. Амбо нинжа нар бүгд өөр өөрсдийн тусгай нүүрний багтай бөгөөд тэд жинхэнэ нэрээ хэрэглэх боломжгүй мөн маш нууцлаг бүлэг бөгөөд Конохагийн төлөө амиач өргөхөөс буцахгүй нинжа нар байдаг. Анбо дотроо рут бүлэг гих нууц Анбогийн ангийг Данзогийн шууд удирдлагын дор байдаг ба бусад Амбо нинжа нараасаа ч хэрцгийч ямар ч сэтгэл хөдлөлгүй хитрхи хатуу сахилга баттай. За харин Данзо гэх хүн юу юм бэ гэвээс 3 дугаар Хокуге болохоор байсан ч болж чадаагүй. Тэгээ мөн сүүдрээс Конохаг хамгаалж ирсэн тийм маш нууц нэгэн байдаг. За тэгэл Данзо яг үнэндээ Наруто руу дайрсан нинжаг явуулсан ба тэр нинжа нууц Амбогийн ажилтан мөн 7 дугаар багт нэгдэж бүгд шинэ гишүүн байдаг. Дээр нь нэмээд Какаши өвчтөй байгаа болохоор Какашиг орлож удирдах шинобиг мөн Анбугаас томилсон ба энэ нь Ямато гэх хүн байдаг. За тэгээ шинэ 7 дугаар баг бий болж уулзалдах ба Наруто түнд ихэд дургуутснэ. Нэрээ шинэ гишүүнийг маань сая гэдэг шүү. За тэгээд Ахмад Ямато шинэ 7 дугаар багийг удирдахаар болж Тэнчиг үүрэнд Сасоригийн оронд очин Орочимарог тагнаж буй Акацукигийн тагнуулыг барьж Сасукиг аврах даалгаварт явахаар болно. Мөн давхар Акацукигийн талаарч мэдээлэл олно гэдэг их л чухал даалгавар байгаа биз. Сая явахаар цэхэн юмаа бэлдэж байхад Амбугийн нэг нинжа ирж түүнд лацтай дугтуу өгөх ба түүнд ингэж хэлнэ. Данзо чамд Конохагийн төлөө маш чухал даалгавар өгсөн. Яавч бүтлгүүтэж болохгүй. Амбо нинжа чамд нэр болон ямар ч сэтгэл хөдлөл байхгүй. Мөн ирээдүй болон өнгөрсөн ч гэж байхгүй. Амбо нинжа бид нар зөвхөн даалгаварт л гэж байдаг. Хэмээгээд яваад өгнө. Яа бас ямар амар байгуулга тий. За харин Жирая, Цунада, Ямато нартай Какаши дээр ирж Нарутогийн талаар ярилцсанаа. Тэгээ яагав саяхан сүулт мангас болж хувирангаа алдсан шүү дээ тий. Яагаад ингэж амар чухалчлаад байгаа юм гэсэн чинь Жирая тэр хоёр бэлтгэл хийж байхдаа Наруто хяналтаа алдан сүулт мангас болж хувиран бүр 4 сүүл нийл гарч ирж итгмээргүй хүчтэй болж Жирая гимтээсэн байдаг. Харин сүүл нь эннээс их бичиж бүр 9 сүүл нь ил гарч ирвэл тэр хоригоо эвдэл Нарутогоос салж бүрэн бүтэн 9 сүулт мангас болж хувирахыг Яматод анхааруулж огтхон ч сүултэд эзэмшүүлж болохгүй шүү хэмээдэг. За манай даалгавартаа гарнаа. Сая харин хүнтэй харьцах тал дээр үнэхээр муу. Тэр хоёрыг нэг л Хигёг гэх болохгүй Сакурад шанаадуулаадахнаа. За тэгэл тэр хэд цааш явж замдаа халуун усанд орохч сая мөн л Нарутог ичээгээд авнаа нөө жижигхэн гэл. Цааш явах зам тийм хоригдох газаргүй хойд байхад Ямато Ахмад өөрийн чадвараа харуулж бүр байшин бариад тул яах вэ? Түүний чадвар нь анхны Хокугетай адилхан модон арга барил ашигладаг ба энэ нь Гекка Генкай нэг хэсэг тэгээд
Өмнөх бага насны Наруто дээр би тайлбарлаж үзээгүй нэгэнд байвал ч манай channel-с ороод үзчихээрэй. За тэгээд манай хэд түр амс хийгээл яах талаараа ярилцсанаа. Ямато Сасоригийн дүрд хувилан уулзсан тэгэл мөн Сасоригийн тагнуулыг амьдаар нь барихаар болж тэд бэлтгэл хийхэр болно. Тэд яг адилхан нөхцөл байдал бий болгож Ямато ахмадыг барих бэлтгэл хийх боловч сая Нарутотой хамтрах бус бүр түүнийг ашиглаж ахмадыг ганцаараа барих нь Нарутогийн уурыг үрээд эхлэв шүү. Тэгсэн харин даалгавар түүнийг барих байсан. Тэгэл барьсан ухааны яриадахнаа. Яг үнэндээ сая сэтгэл хөдлөлгүйч болохоос биш түүнд нандинж явдаг нэгэн байдаг байсан. Тэгэл түүний найз нь бөгөөд сая түүнийг ахаа гэж боддог байсан. За жинхэнэ уулзалт болж Сасорид хоёрын гүүрэн дээр очтол өнөөх тагнуул нь Кабуто байх нь тэрэ. Хэдий юм асууж Кабуто руу дайрахт нь Орочимару өөрийн биеэр гарч ирлээ шүү. Кабуто ч шууд Ямато руу дайрж анханасаа л Орочимаруг тагнах Сасоригийн тагнуул биш байсан тэгэл ил болно. Ямато ахмад шууд л дохио өгж бусдыгаа дуудах ба манай гурав шууд нүүрэн игнэнд гарч ирээл өрлөөдөө. За тэгэл Наруто шууд Сасукегийн талаар асуух бол Орочимару чаддсан бол намайг дийлээд олж мэдэрээ гэж жуумалцахад муу тэнхээгүй Наруто сүулт бангасын чакранд биежэл ирээл түүн рүү дайрнаа. Мэдээж Орочимару бултаж чадсан ба тэр гарч ирээл нэг сони юм хэлнэ. Тэр Конахад байхдаа 1-р Хокагегийн чадварыг хүсэж түүний эсийг 60 хүүхдэд суулгахад туршилт хийсэн байдаг заяа. Тэгээд тэдгээр хүүхдүүд түүний эсийг хүлээж авч чадлагүй өгцгээсэн байдаг ч тэгээд судалгаанд дуусгаж амжилгүй Орочимару Конохагаас явхаар болсон. Тэгээд тэр хүүхдүүдээс нэг нь амьд үлдсэн чи бэжээ Ямато гэж хэлээ гараад ирдэг. Ийхүү Ямато яаж 1-р Хокаге шиг модны арга ашиглаж чаддаг нь ил болно. Мөн Нарутог сүулт мангаст хувирахад Орочимару үүнийг ойлгосон нь яагаад вэ гэхлээр 1-р Хокагегийн модны арга нь сүулт мангасуудыг хоригдж чаддаг чадвартай байсан ба түүний аргыг ашиглагч Ямато Нарутод Цунадагийн өгсөн зүйлээр холбогдсон Нарутогч мөн сүулт мангасын хүчийг хязгаарлаж чадах ёстой юм байжээ. Тэгээд энэ зүйлд нь 1-р Хокагегийн зүйлд бөгөөд Цунадаа 1-р Хокагегийн ач хүүхчүүд тэгээд тэр Нарутод энэ зүйлдээ өгсөн тэгэл. Юм бүхэн учиртай байгааз тэр тусмаа Наруто дээр учир бүр жамцсантай гэж байгаа. За тэгсэн нөгөө хяналтаа алдсан Наруто бүр 3 сүүлэн гараад ирлээ. Шууд л тэднэрүү дайрж гүүртээ юутай хэдэн устгалаа. Орочимару ойроо зүхтаахад сая түүний араас көөхөд Сакура гүүрнээс унаж байхад нь юу ч болоогүй юм шиг зөрөө яваад өгнө. Ямато ахмад арай амжиж аварнаа. Наруто Орочимаругийн нэг гарыг тасдах боловч тэгэл могоо шиг штэ тийм могоо шиг гуйжаал дахин төрж бүтэн болчвол яах вэ? Харин Наруто аажмаар сүулт мангас болж бүр 4 дахь сүүл нь гараад ирлээ. Тэгэхээр нь бүрэн хяналтын ер нь бол 9 сүлд авах ба маш хүчтэй чакра гаргах эргэн тойрноо сүйтгэлээ. Тэр бүрэн хяналтаа алдсан ба 4 сүүл бүрэн гарч ирснээр сүулт мангасан төрхтэй болно. Бүр Орочимару сүулт бөмбөгөөр галлахад түүнийг эсэргүүцэн гайхалтай арга ашиглан хамгаалан буцааж дайрах боловч тэл түүний дайралтууд нөлөөлөхгүй. Сакурач ийм болсон Нарутог харан шок зөө. Юу түүний найз мангас болчиход байхад тийм. Тэгэл стил уйлаал түүний хэвэндээ орохыг гуугаал харин Орочимару юу юм бэ? Дахин шинээр дөрөөл гуйжаал идэгрээл тийм. Ямато харин Нарутог хязгаарлах гэж оролдогч сүулт болсон Наруто хүний өөр ингэх ялгалгүй бүр Сакураг сүүлээр хаалгадаад авнаа. Кабуто харин Сакураг эмчилж өгөх ба та нар Чакацукиг устгахад бидэнд тусалж магадгүй шүү дээ гэж хэлээл яваад өгдөг. Ямато харин модны аргаар түүнийг барьж байгаа Хокагегийн өгсөн зүйлдер холбогдсон. Түүний хоргийг идэвхжүүлж 9 сүлтийг дахин хамгаалж чаддгаа. Тэгээ Сакура Нарутог эмчилж сэрэх ба мань хүү юу ч санахгүй байдаг шүү. Өөрөө шоконд орсон. За харин энэ үед цаа Орочимару дээр очин Данзо тад үүнийг өгчгөөрэй гэж даалгасан хэмээж нөгөө докторгаа өгөөтглөө. Тэгсэн Орочимару тийм үү тэгвэл цуг явцгаая да гэ тэр гурав яваад өгнө. Ашгүй энийг Ямато хувилбараараа харж байсан ба тэр гуравч мөн тэдний араас хөдөлгөөр болно. Данзо юу л сэдээд яах гээл энэ да тий. Ер нь л Данзо Хокаге болох их л тийм сонирхолтой нэгэн байдаг шүү. Араас нь явах хэд маань Наруто ч хүчгүй болж тамирдах бол Сакурач мөн Наруто нөө алгадуулсан шархны үүдэн хэцүүхэн л харагдан. Тэгэл Наруто үүнийг мэдэхгүй байхад нь Ямато түнд хэлнэ чи бэртээсэн штэ гээл. Тэгээд чи өөрийн хүчээрээ Сасукег аварч Сакураг хамгаалах ёстой болохоос биш энэ мангас биш гээл. Сакура сайн дэвтрийг олсон байдаг ба тэд үзэхэд түүний зурсан зургаас түүнийг баг зэрэг ойлгоно. Харин Орочимару тэр гурав нууц байранд ирлээ. Тэнд Сасуке байх бөгөөд түүнийг Шарингаан хэдийн 3 тусалтай болсон байдаг шүү.
Сайч түүнийг харж жаахан жирэхэх ба Нарутогийн талаар түүнд хэлэхэд хинэгчгүй яваад өглөө. Харин нөгөө дугтуй Кабутог зохицуул гээл өгөх бол дотор нь Хокагегийн дор ажилдаг Анбо нарын мэдээлэл байдаг. За харин манай гурав нууц байр нь нэвтрэн орох ба саяыг барьж авнаа. Тэгээ Наруто учир зүггүй түүнийг заамдаал бүгдийг нь тайлбарлая гэж шаардах ба сайн үннээ хэлнэ. Данзогийн тушаалаар Орочиморугийн доор орж тэднийг хооронд нь холбон одоогийн Конохаг устган шинээр бий болох гэдэг шүү. Тэгэн Орочиморугийн талаарч Данзод мэдээлэл дамжуулах боломжтой болох даалгавар байсан л гэдэг. Ямато харин саяыг Данзогийн доорх нууц амбо бүлэглэх гэдгийг мэддэг ба түүний сэтгэл хөдлөлгөө болгож бэлтгэсэн л гэдэг. Харин Сакура дүүн дэвтрийг нөгчөө өмнө нь ийм байгаагүй сэтгэл хөдлөлтөй байсан. Одоогийн чи биш гээл тэг. Сая нөгөө ах гэж дууддаг найздаа энэ дэвтрийг л зурж өгөх гэж байсан ч дуусгаас өмнө түүнийг өгсөн болохыг нь тэгэл хэлдэг. Кабуто яг л өрөөг шалгаал орж ирэх үед манай саяыг үлчихсэн айл хэдийн гадаа гарч амжсан байдгаа. Тэгэл Наруто буцаж ороод Сасукег аварнаа гэхтэн сая яагаад чи түүний төлөө тэгж их зүтгээд байгаа юм бэ? Би түүнээс чамайг асуухад тэр тоогоогүй гээл асууж идэг шүү. Тэгсэн Наруто тэрний юу гэж бодох нь хамаагүй. Тэр намайг хинээс ч илүү хүлээн зөвшөөрсөн найз минь байгаа юм. Тиймээс түүнийг заавал зөв замд нь оруулах ёстой л гэж хэлдэг. Гэтэл тэдэн дээр Кабуто гинт хүрээд ирнэ. Наруто шууд Расенганаараа дайрахт нь бултаад саяыг суллах боловч Нарутогийн ярианд нь сэтгэл хөдлсөн сая Кабутог буулган авч ахынхаа төлөө тэдэнтэй нэгднэ. Ямато Кабуто хөлж модон хувилбараараа сахиулаад тэд нуувч руу нэвтрэн орлоо. Тэгээ сая Наруто хоёр болон Сакура Ямато хоёр салж явцгаах бөгөөд Наруто явдал дундаа жаахан шамраад авнаа. Тэгсэн сая чи яг л миний ахтай адилхан түүнийг санагдуулж байна гэх бөгөөд нөгөө сүүлийн хуудасаа зурж дуусгасан байдгаа. Харин тэдэн дээр Орочимороо ирэх бөгөөд Наруто үлдээд цайд цаашаага Сасукег хайхаар явхад нь хан нэвтлээ Сакура болон Ямато нар ирнэ. Гэтэл Орочимороо зүхтаах боловч сайн үлдээсэн цүнхнээс бинго ном олноо. Бинго ном гэдэг нь Амбо нинжа нарт даалгавар болгон өгдөг устгах ёстой хүмүүсийн жагсаалт маягийн юм байдаг. Тэгэл сайн бинго номон дээр Сасукегийн зураг байх нь тэрэ. Наруто тэрийг мэдээж сэтгэлээр уннаа. Учир нь сая Орочиморо Данзо хоёрын мэдээлэл дамжуулах даалгавартай бус харин жинхэнэ даалгавар нь Сасукег устгах байсныг олж мэддэг. Яг энэ үед унтаж буй Сасукег олсон сая түүний араас нууцаар барьж авах боловч Сасуке шүүдээ те шууд л нуувчаад илблэн гард цухтнаа. Манай гуравч шууд араас нь хөөж олж очих бөгөөд ийхүү 3 жилийн дараа Наруто Сасуке хоёр нүүр нүрээ харлаа. Сая харин үнэнгээ хэлнэ. Тэгэл миний жинхэнэ даалгавар түүнийг алах байсан ч би чадаагүй. Би хүснээрээ амьдрын. Тиймээс Наруто Сасуке хоёрын холбоог хамгаалахыг хүссэн юм гэдэг шүү. Бишгүүдээ те манай энэ хүн зөв зам руугаа л орж. Гэтэл Сасуке надаа ганцхан Итачигаас л өшөө авах гэсэн холбоо байдгаа л гэж шууд Наруто руу дайрдгийн. Сая хурдан өдөлж түүнийг сэлмийг нь барьж Нарутог хамгаалах ба Сасукегийн Чидорыг бүр хүчрхэг болж бүтэн биеэрээ цахилгаангүйдэл гаргадаг болно. Тэгэл Яматог шархтуулахад гай болж 9 сүл дүнэг Нарутогийн биеийг булаахаар дахин оролдоход Наруточ зайлж үзгээл хэрэндээ л эсэргүүцнэ. Гэтэл Сасуке Шарингана ашиглан Нарутогийн дотор орж 9 сүл дүнгийг бүр нээрэл зайлуулаа ичүүл яах вэ? Тэгэл Ямато ахмад Сасуке хоёр яг жинхнээсээ үзэлцэх гээл өрөлт авахт нь Орочиморо Кабуто хоёр ирэн түүнийг болиулан тэр гурав зүхтаад алга болчихноо. Ямато Сасукегээс шарх авах үед нөгөөний хувилбар нь алга болоо. Тэгээл Кабуто суллагдсан байдаг. Тэгээл мэдээж дүрм ёсоор манай уйлынхаа Сакура уйлаал үлдэх бол саяын хувьд тэр чин сэтгэлээсээ тэдэнд баярлаа гэд инээж байдгаа. Үгүй энэ муу шавин те нэр Жирая багш ямар их техник зааж өглөөдөө те. Юроос хэрэглэхгүй бүр юм л сүулт мангас болчих гээл тэнэгтэй байх юм тий. Ингэх байсан бол яах гэж 2 жил гарan түүнтэй бэлтгэл хийсэн юм бэ? Наруто. Манай Конохад ирж Хокагед мэдээлэл өгөх ба тэгэл бүтлгүүцсэн ч Нарутод минь бууж өгөх бодол огтхон жалга байдгаа. За ийхүү Наруто Shippuden part 2 бичлэгээ өндөрлөе. Аяя гой чанартай болох гэж хэрэндээ л хичээж байгаа шүү. За тэгээд донешн авч гоё мик авах ч тэгэл худлаа л болж таарлаа. Тэрний оронд гоё сурталчилгаа бол тултал нь хийн шүү л хичээ. Тэ байгууллагууд харж ивэл мань нэг юм бодсон байгаа шүү. За тэгээд бичлэг таалагдсан бол лайк болон саба дараарай. Баярлаа.
Хамгийн гол нь сав шүү залуусаа. Ийм хичээл зүтгэл гаргаад эргээл харахад олон мянган савтай бол ой байд. Дараагийн бичлэгээрээ уулзлаа. Түр баяртай.